За сайн байцгаана уу? Бичлэгт маань тавтай морил. Миний бичлэгийг өмнө үзэж байгаагүй хүмүүс байх юм бол намайг Мина гэдэг. Би Канада улсын Ванкувер хотод ирээд одоо 2 жил болох гэж байна. Хамгийн анх ирээд 2 сар болж байхдаа би Канадад ирсэн анхны 5 сэтгэл гээд бичлэг хийж исэн. Миний влогт за тавтай морил. Би одоо Ванкуверт ирээд яг Канадад ирээд яг 2 сар болох шинэ 2 жил. За тэрийг үргэлжлүүлээд амьдраад 2 жил болж байгаа учраас Канадад юу н амьдрахад 5 гой зүйл нь юу вэ? 5 хэцүү зүйл нь юу вэ гэд яриа гэж шийдсэн. За тэгээд би өөрөө British Columbia гээд баруун хязгаарт байдаг мужид амьдардаг. Канада өөрөө аяйгуу том улс, дотроо ингээд олон мужуудтай. Тэгээ муж болгоно бас ингээд тусдаа хуультай, тусдаа юм амьдралын юу юм бэ? Лайфстайл, амьдралын стил ингээд ондоо байдаг. Тэгэхээр миний одоо ингээ ярих байгаа юм ихэнхдээ ерөнхийдөө British Columbia мужид буюу Канадын энэ баруун хязгаарт амьдрахад ямар байгаа талаар туршлага дээр минь үндэслэж ярьж байгаа зүйл шүү гэдгийг хэлэх зүйтэй байх. За тэгээд олон юм нушилгүй шууд бичлэг рүү орцгоё. Эхний гой зүйл нь болохоор нэгдүгээрт иммигрантууд буюу одоо нөгөө цагаатчлагчтай ээлтэй улс юм байна гэж харагдсан. Цагаатчлагч гэж өөрөө хин юм бэ гэхээр төрсөн улсаасаа өөр газар амьдарч байгаа хүн болгоны хэн болгоныг цагаатчлагч гэж хэлдэг. Та оюутан байна уу? Одоо аяллаар ирсэн байна уу? Ажиллах гэж ирсэн байна уу? Эсвэл ингээд бүр 10 жил одоо жишээлбэл Канадад амьдарсан, Канадын иргэншилтэй болсон байсан ч гэсэн та ер нь цагаатчлагчаал гэсэн үг. За тэгэхээр энэ цагаатчлагчид яаж ээлтэй юм бэ гэхээр одоо жишээ нь нэг эмэгтэй магистрийнхаа зэргийг Канадад хийх гээд ирэх гэж ингэж бодъё. Тэнгүү тэр эмэгтэй нөхөртэй хүүхэдтэй. За тэр эмэгтэй бол өөрөө сургалтын виз аваад ирнэ гэж бодъё л да, сургуулийнхаа урилга аваад сургалтын виз аваад ирлээ. Нөхөр хүүхэд нь бас дагалдсан виз буюу тэр эмэгтэйтэй хамтдаа ингээ гуруулаа гэр бүлээрээ ирэх боломжтой байдаг. Тэгээ ирэх хэрэгтэй бүр нөхөр нь юм ажиллах хэрэгтэй ирдэг, хүүхэд нь сурах хэрэгтэй ирдэг. Тэгэхээр өөрөө сурахынхаа хажуугаар нөхөр нь зүгээр бүтэн цагийн ажил хийгээд тэгээ хүүхэд нь сургуульд сураад тэгээд явах боломжтой байдаг гэсэн. Тэр бол маш гоё боломж шиг сонсогдсон. Өөр гэх юм бол одоо жишээлбэл за тэр эмэгтэй 2 жил магистраа сураад дууслаа гэж бодъё. Тэгтэл 2 жилийн юм уу 3 жилийн юм ажиллах эрх өгдөг бас. Шууд сургалтын виза дуусгасныхаа дараа дахиад 2-3 жил ажиллах хэрэгтэй болдог гэсэн үг. За тэгээд тэр ажиллах хэрэгтэй болоод 2-3 жил мэргэжлэрээ ажиллаж байгаа хоорондоо дахиад ногоон карт буюу энэхээр бол permanent residence гэж хэлдэг. Урт хугацаагаар оршин суух үнэмлэх авах хүсэлтэд гаргаж болдог. За тэгээд тэр үнэмлэхээ бариад 5 жил болсныхаа дараа дахиад Канадын иргэншилтэй болмоор байна гэж хүсэлт гаргаж болдог. Их мэдчлэн ер нь бол цагаачлж байгаа хүмүүстэй маш тийм ээлтэй бодлогод байдаг шиг харагдсан. За хоёр дахь гой зүйл. За хоёр дахь гой зүйл нь болохоор ерөнхийдөө юм хүнд суртал гэж юм байхгүй, bureaucracy гэж юм байхгүй. Одоо засгийн газрын ямар нэгэн улсын тийм бичиг баримт юмнууд хөөцөлдөх шаардлагатай бол одоо тэр бичиг баримтынхаа нэрийг нь ингээл гуглдэхэд улсын ч юм уу мужийн ч юм уу ингээ вебсайтнууд гараад ирнэ. Тэгээд тэрэн дээр нь ямар бичиг баримт хэрэгтэй, хэдэн төгрөг хэрэгтэй, хэр удах бүх ингээд юмнууд маш ил тод айгу эмх цэгцтэй нэг газраас олж болохоор байдаг. За жишээлбэл би ногоон картанда буюу одоо нөгөө урт хугацаагаар оршин суух үнэмлэхэндээ ингээд хүсэлт гаргахад бүх бичиг баримтаа би ингээ онлайнаар вебсайтн дээр нь ингээл зүгээр нотротоор баталгаажуулаад орчуулсан хувилбар гэдэг юм бүтэнгийн сайхан ингээд вебсайтаар онлайнаар ингээд аплайдаад тэрэн дээр нь одоо энэ бичиг баримт дутуу байна, тэр нь ингээ орцсон байна гэдэг нь маш тодорхой харагдчихэйдэг. Тэгээд энэ нь одоо хідэн төгрөг болох юм те. За ингээд бичиг баримтуудаа бүгдийг нь бүрдүүлээд аплайцсныхаа хүсэлтэд явуулсныхаа дараа ойролцоогоор хэр удажж тэр бичиг баримт маань гардыг бэ энтер гэдгийг хүртэл ингээд вебсайтн дээр маш тодорхойгоор ингээ харуулсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хуульч шаардлагагүйгээр хэрвээ та үнэхээр ингээд англи хэл сайтай тэгээд маш хариуцлагатай байж чадах юм бол хуульч гэхгүйгээр өөрийнхөө бичиг баримтуудыг өөрөө аплайдчих болно л гэсэн үг. За 3 дахь хамгийн гоё таалагдж байгаа зүйл нь болохоор мэдээж байгаль. Канад маш гоё байгальтай юм байна. Айгүй том урган уудам газартай. Тэгээд би одоогийн байдлаар нэг их газар руу явж үзээгүй ч гэсэн 2 жилинд амьдэрсэн гэхэд би ингээд айгүй олон газруудаар явж үзсэн гэж
хэлж болно. Энд ирснээс хойш хайкинг буюу одоо уулна гарах хоббитой болчиход байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ манай энэ баруун бүсэд амьдарч байгаа хүмүүс ихэнхдээ бүгдээрээ юм аутдорси буюу ууланд гарах, усан цэлэх, гүүхтэй ингээд янз бүрийн юм спорт хийх мэт тийм аутдорси хүмүүс байдаг юм билээ. Тэгээд тэрийгээ ч дагаад ингээд угаасаа ч энэ хаваар уулууд ус хад ингээд очих газар маш ихтэй амархнаас эхлүүлээд хэцүү хүртэлх тийм одоо уулны одоо жимүүд гэх юм уу тий хайкинг трейлүүд байдаг. Тэгээ хэрвээ та хизээч ингээд ууланд гарч үзээгүй байх юм бол автобусандаа суугаад нэг хайкинг трейлийн доор ингээд буугаал тийшээ гараал алхаал гоё ингээд тэгээ дээрээс гоё ингээд юмнууд харах боломжтой байдаг. Тэгээ тэр нь айгүй амар гоё санагдсан. Айгүй амар эрүүл за даяалангуй энэ Ванкувер хавцаанд амьдарч байгаа хүмүүс бол айгүй тийм эрүүл юм амьдралын стилтэй байх магадлал маш өндөртэй байдаг юм шиг санагдсан. За дөрөв дэх гоё зүйл нь болохоор public infrastructure буюу одоо дэд бүтц. За тэр дотор нь юу орж байгаа юм бэ гэхээр эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тог ус гэдэг юм уу тийм юмнууд нь бүр дэд бүтц маш сайн хийгдсэн, маш сайн хангагдсан, маш сайн дэд бүтцтэй мэдээж одоо нөгөө нэг айгүй хөгжсөн улс болохоор тэр нь айгүй сайтай. Бусад хөгжсөн газрууд буюу одоо жишээ нь Америктэй харьцуулахад юу нь хамгийн гоё санагдаад байгаа вэ гэхээр эрүүл мэндийн одоо үйлчилгээ. За жишээ нь штэ тий Канадын иргэд эсвэл одоо урт хугацаагаар оршин суух үнэмлэхтэй хүмүүс болохоор ямар ч тийм даатгалын мөнгө зүнгс хардаа ингэж төлөх шаардлагагүйгээр бүх ингээд үйлчилгээ, эмчэд үзүүлэх үйлчилгээ, ямар нэгэн шинжилгээ өгөх тэгээ зарим ингээд хагалгаа юмнууд нь бүгд үнэгүй байдаг. Хүүхэд төрүүлэхэд хүртэл ингээд үнэгүй төрүүлж болж молдог. Имлэгт үзүүлэхдээ ингээд яг юм шатаараа ингээд имлэгт үзүүлдэг. За хамгийн түрүүнд бүх хүмүүс өрхийн имлэгтээр очих хэрэгтэй байдаг. Өрхийн имлэгтээр очиод өөрийнхөө симптомыг хэлээд ийм хэрэгтэй, тийм хэрэгтэй ингээд тэнгүүд өрхийн эмч нэг бол танд ингээд одоо ямар нэг антибиотик, ямар нэг ийм юмнууд бичиж өгнө. Үгүй бол цаашаага ингээд мэрэгчлэлтэн рүү те хандах хэрэгтэй бол мэрэгчлэлтэн рүү таны мэдээллийг явуулаад ингээд цаг авч өгдөг таны өмнөөс. Тэгээд тэр мэрэгчлэн дээр очиод та нэг бол шинжилгээ өгөөд ч юм уу тий янз бүрийн юм харуулаад тэгээд тэрнээсээ цаашаа бүр хүндэрсэн зүйл байх юм бол одоо цаашаа хагалгаанд орох янз бүрийн тийм эмчилгээнд орох юмнуудаа хийлгэж болно гэсэн үг. Тэгээ энэ юмнууд нь ер нь ихэнх нь бүгд үнэгүй. Жишээ нь хэд маа нэг найз саяхан ингээд хамарны таславчны хагалгаанд орсон. Мэдээж дахиад ингээд өрхийн эмчтэрээ очиод одоо referral буюу одоо нарийн мэрэгчлэлтэн гэдэг үү. Нарийн мэрэгчлэлтэн рүүгээ ингээд реферал аваад санал болгуулад цагаа аваад очиод тэгээд ингээд хамарныхаа таславчны шахалгаанд орсон. Тэгээд энэ бүх процесс ямар ч үнэгүй. British Columbia мужид буюу одоо миний амьдарч байгаа энэ мужид юм оршин суух үнэмлэх эсвэл иргэн биш хүмүүс болохоор сарын нэг $70,000 төлөвчлөө. Тэгээд яг адилхан бүх ингээд шинжилгээ бүх юмнуудыг үнэгүй авах боломжтой байдаг. Тэр нь бол ёстой Японыг буюу ёстой маш гоё ингээд боломж гэж надад харагц. Одоо Америкт жишээлбэл хүүхэд гаргахад л $10,000-аас эхэлдэг гэж байгаа байхгүй юу? $10,000 гэдэг чинь юу ээ те? Тэгээд ерөнхийдөө айгүй Америкийн эрүүл мэндийн систем амар үнэтэй байдаг бүгд мэддэг штеп. Энд бол ерөөсөө тийм биш. Тэр нь айгүй гоё санагдсан. За 5 дахь гоё зүйл ингээд гэх юм бол айгүй тийм тайван гэмт хэрэг маш бага гардаг. Америктэй харьцуулах юм бол бас хүмүүс нь амар нэрсэг. Америк болон Канадыг хүмүүс ингээд маш адилхан маш төстэй гэж боддог. Зарим утгаараа үнэхээр тийм, зарим утгаараа үнэхээр англи хэлтэй тий ингээд ерөнхийдөө бол төстэй байгаа байдал нь хамгийн том ялгаа нь болохоор crime rate буюу одоо гэмт хэргийн хувь гэх юм уу. Тэгээ Америкт болохоор амар би нэг юм санаад идэм би одоо уйдан бахтай Америкт зуны амралтаар ажилтдаг гэсэн байхгүй юм. Маникюр педикюр хийдэг гэсэн. Тэр маникюр педикюрний газар зурагтаа одоо нэг мэдээний цовог дээр тавьчихдаг. Тэгээ мэдээгээ ингэ үзэнгүүт хүн өхгүй өдр гэж байхгүй заяа. Ямар нэгэн ийм хэцүү гэмт хэрэг болцсон. Тэгээ тэрийгээ бүр ингэ зурагтаар өдөр болгон тэрийгээ ингэ 10 20 хүн өглөө гэж ёо бүр амар депрессинг заяа. Канад бол тийм биш. Канад бол тийм уушгууч бахтай. Тэгээ хүмүүс нь ч амар тайван найрсаг. Тэгээ ерөнхийдөө Америктэй харьцуулахад хамаагүй бага. Тэгээ дээрэс нь Америкчууд ч гэсэн одоо Канадуудыг ярихад nice хүмүүс, айгу найрсаг хүмүүс гэж ярьдаг юм лээ. Ерөнхийдөө Америкаас нэлийн найрсгал гэсэн үг.
За тэгээд 5 гоё зүйлийг ярьжсэн чинь бичлэг маань аяг урт болчихж байгаа учраас ондоо бичлэгээр амьдрахад 5 хэцүү зүйл юу бэ гэдгийг оруулах болно. Хэрвээ энэ бичлэг манд таалагдсан бол миний channel-ыг subscribe дараад тэгээд бичлэгт маань like дараад өөр ямар нэгэн зүйлийг яриулахыг хүсэж байгаа бол сэтгэл хэсэгт комент үлдээгээд ямар юмэр барилмаар байгааг бичээд тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.